бамбуугийн уянгаа байна. За та бүхэн маань магадгүй гахаж байгаа бах. Би тэгж сошиалар тийм итгэвтэй байдаггүй. Гэхдээ яг энэ COVID-19 үеэр үйлчлэгч нартайгаа маш хол байгаа болохоор илүү ойрхон байх зорилготой бас нэг юм шинэхэн санаа гаргаад бид нэр манай хамт олон маань хэрэгжүүлэхээр ингээд зараад яг өнөөдрөөс яг одооноос эхэлж байна. За тэгэхээр манай Crazy Bamboo би анх байгууллагатай болохоор ерөөхдөө ол гэр бүл хүүхэд хөгжлийн бүтээлч төв гэж анх байгуулж исэн 2017 онд. За тэгээд түүнээс хойш ерөөхдөө байгуулагдсанаас хойш бид нэр яг гэр бүлүүдэд зориулсан бас маш олон сургалт болонгууд workshop тренингүүдийг хийдэг байсан. Мэргэжлийн усуудтай хамтарч ажиллаад яг одоогоор бол бид нэр бүгдээрээ гэртээ байгаа карантинлэгдсэн байгаа учраас тэмхүү сургалтаа зохион байгуулах боломжгүй байгаа учраас би яг энэ сошиалар та бүхэнтэйгээ богино хэмжээний видеонуудаар эцэг эхчүүдийн одоо хүүхэд хүмүүжлийн арга барилуудаас хуваалцах магадгүй одоо орчин үед хүүхэд хүмүүжлийн арга барил яаж солигдоод байгаа юм болоо уламжлалт аргуудаас одоо юу нь одоо өнөө цагт хэрэгжихэ болчиход байгаа вэ гэдэг янз янзын олон юм сэдвүүдээр ярилцъя гэж бодож байна. Гэхдээ би хоёр хүүхдийн ээж манай одоо охин 5 настай, манай хүү маань 3 настай байгаа. Тэгээд ерөөхдөө 5 нас хүртэлх хүүхдийн хөгжил, хүмүүжил ерөөхдөө ямар хөө зан ааш гаргадаг гэдгийг өөрийнхөө туршлага болон судалж мэдсэн зүйлээсээ та бүхэнтэй хуваалцахаас гадна та бүхний санал бодлыг бас хуваалцаж би бас өөрөө манай хамт олон ер нь бүх хүмүүс суралцаасаа гэж маш их хүсэж байгаа үднээс ийм видеонууд хийж байгаа шүү. Тэгэхээр та бүхэн маань намайг илүү сониуч ээж гэдэг нүдээр харж бас санал бодлоо хуваалцаарай. Баг шөмжлөрэй гэж хүсэж байна. За тэгэхээр өнөөдрийн үед болохоор та бүхэнтэйгээ нэг сэдвийн талаар ярихыг хүсэж байна. Тэр нь болохоор миний сүүлийн үед маш их хэрэгжүүлж бодож судалж байгаа нэг сэдв байгаа. Тэр нь юу вэ гэхээр хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг таны бодлоор яг яана гэсэн үг вэ? Хүүхдийг амжилттай болгоно гэсэн үг үү? Ирээдүйд аз жаргалтай хүн болоход тэгвэл яаж хүмүүжүүлэх ёстой юм бол? Тэгэхээр хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг нь хамгийн түрүүнд та өөрийгөө хүмүүжүүлнэ. Тэрнээс эхэлнэ гэж бодож байна. Яг энэ сэдвээр би сүүлийн бараг 2 жил гаруй яг өөр дээр маш их ажиллаж байгаа. Би айлын баг. Тэгэхээр ерөнхийдөө бол хүүхэд болохоос өмнө ерөнхийдөө хүүхэд хүмүүжлийн талаар огт мэдлэхгүй байсан. Тэгээд одоо ингээд хүүхдээ болоод ирэхээр маш олон юм өөрчлөгддөг. Тэгээд ямар ч мэдлэггүй байсныг л ойлгох юм бэлээ. Тэгээд одоо хүүхд төрөөд гараад ирэнгүүт яг өөрийгөө харж байгаа юм шиг надад санагдах үзэндөө байсан. Тэгэхээр ерөөсөө гол санаа нь юу вэ гэхээр хүүхэд таны та энэ саналтай одоо санал нийлэх үү? Нэг жишээ хэлье. Манай ихч байдаг 3 хүүхэдтэй. Тэгээд том нь 13 настай, дунд хүн 3 настай, тэгээд бага 1 настай. Ихч нь ерөнхийдөө дүүнэрийг айгүй хардаг. Тэгээ янз янзын байдлаар одоо муудалцах ч юм уу асуудал үүсгэхэд их чинь хоёр дүүгээ зүгээр л аваад зөгчдөг. Яг гад байгаа юм бэ чи тэгээ үздэй ингээ үздэй гэж хэлдэг. Тэнгүүд ээж нь хажуунаас нь яагаад хоёр дүүгээ задаад байгаа юм бэ? Ингэж болохгүй штэ. Наа чин хоёр жоохон хүүхэд штэ гэл. Тэнгүүд их чинь охин нь том охин нь ээж та надтай ингэж харьцдаг л үздэй. Би яг л тань шиг адилхан зан гаргаж штэ гэж хэлжсэн. Байгаа хгүй. Тэгэхээр би энийг сонсчоод вау. Бид нар ингээд санамсартай санамсаргүй байдлаар яг хүүхдүүдийнхаа одоо яг өөрсдийнхөө тал одоо өөрсдийнхөө тусгалыг л хараад байна гэж ойлгоод байна л да. Хамгийн түрүүнд тэгэхээр юу хийх болчиход байна гэхээр бид нар өөрөө өөртөө ажиллах хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу? Бид нар хичнээн том хүн болсон ч гэсэндээ бид нар дотоод ертөнцлөгөө харж тэр дотор бяцхан байсаар байгаа тэр бяцхан охин бяцхан хүүгүүнийг хэр их сонсож байгаа бол хэр их хайрлаж байгаа бол хэр их магадгүй сайн хүмүүжүүлж байгаа бол хэр их гэмтсэн байгаа тэр гэмтлийг нь бид нэр одоо эдгээж байгаа бол гэдгийг таны бодож үзчихсэн үү? Бид нар одоо ингээд хүүхдүүдээ өөрсдийнхөө хийж чадаагүй ч юм уу эсвэл багтаа одоо ингэж өөртөө итгэл алдчихсан хийж чадаагүй зүйлсийг одоо байгаа хүүхдүүд дээр яг тэрийг хийх гээд байгаа юм шиг санагддаг. Тэгэхээр орчин үеийн хүүхэд хүмүүжлийн арга барил нь юу болоод хувираад байна гэхээр ерөөсөө өөрийгөө хүмүүжүүлэх арга барил болчихж байгаа юм л да. Та өөрийгөө эхлээд таньж мэдэж ойлгож одоо хүмүүжүүлж ажигласнараа
хамаагүй илүү сайн ээж авах байх гэдэг л да. Та өөрийнхөө дуртай зүйлийг мэддэг үү? Та өөрийнхөө дуртай одоо хоол, дуртай хийх хобби, дуртай одоо кино, дуу гэдэг ч юм уу. Тэр бүгдийг та хэр сайн мэддэг вэ? Хүүхдээ болсноос хойш тэрийг хийж байгаа юу? Бид нэр ингээл хүүхдүүдтэй аз жаргалтай байхыг хүсэж байна, өөртөө итгэлтэй байхыг хүсэж байна, эрүүл байхыг хүсэж байна гэж ярьдаг шүү дээ. Тэгснээ ирнэл өөртөө хямаа идэл нөгөө л нэг өглөө босоод өглөөнийхөө цаг уухгүй гарч яваал. Тэгсэн ирнэл тэгэл хүүхдүүдийн миний хүүхд эрүүл байх хэрэгтэй, өөртөө итгэлтэй байх хэрэгтэй гэж яриад яваад байдаг шүү дээ. Тэгэхээр хүүхд яаж тэр мэдэх юм бэ? Тэр нь юу гэсэн утгатай бид нар яаж нарт ойлгуулах юм? Тэгэхээр өөрөөр л ойлгуулах хэрэгтэй болчиход байгаа юм шиг санагдаад байгаа юм л да. Тэгэхээр гэрийн ээж та аз жаргалтай байна уу? Гэрийн эзэн аав та аз жаргалтай байж чадчихна уу гэдгийг өөрөөсөө нэгсэн асуугаад үзээрэй. Өөртөө аз жаргалтай биш вэ гэж хүүхдээсээ эсвэл хүүхдийгээ ирээдүйд аз жаргалтай байлгана гэж хүсээд идэх чинь хэрэг зүв бол ер нь тэр аз жаргалыг өөрөө мэдрээгүй байж хүүхдтэйгээ яг юуг аз жаргал гэдгийг хэлхийг одоо хүсэж байгаагаа ч юм ээж аав нар та одоо бид нар өөрсдөө мэдж байгаа билүү. Тэгэхээр тэрийг маш сайн бодоод үзээрэй гэж би бодож байна. Бид нар аав ээжийн маань хамгийн гол үүрэг нь ерөөсөө юу болчиход байгаа гэхээр хүүхдийнхаа яг тэр жинхэнэ мөн чанар буюу жинхэнэ тэр дотоод ертөнцийг нь олж нэгтэн туслах, чиглүүлэх үүргийг өөрөөрөө үлгэр дуурайлуулж үзүүлэх ёстой болчиход байгаа юм л да. Тэгэхээр та өнөөдөр магадгүй хүүхдээс асуугаарай. Миний охин, миний хүү чи ямар аав ээжтэй баймаар байна? Аав ээж нь ямар байвал чамд хамгийн гоё вэ? Гэж нэг асуугаад үзээрэй. Тэгэхээр миний хувьд олонгууд би ерөөсөө хүүхдээсээ тэгж асууж байгаагүй юм байлээ. Тэгээд ингээ бодохоор би л өөрийнхөө бодлоор одоо хамгийн сайн ээж байх нь гэдг нь одоо хүүхдтэй цагт нь хоолыг өгөх ёстой ч юм уу, эсвэл ингээд одоо эрхлүүлэх ёстой ч гэдэг юм уу, ингээд амар сайн мундаг сургуульд оруулах ёстой ч гэдэг юм уу, ингээд шал өөрийн бодож байхад хүүхдийн бодол болохоор хамгийн сайн аав ээж гэдгийг шал өөрөөр харддаг байх маш өндөр байдаг. Тэгээ бид нар тэднийг л биелүүлчих юм бол манай хүүхэд аз жаргалтай болох магадлал өндөртэй ч юм шиг. Тэгэхээр маш олон ингээд бодлуудыг та бүхэнд ингээд шидэд байна. Тэгэхээр та бүхэн маань энэс яг хэрэгтэй нэг ганцхан санаа авсан бол бидний хэрэг гүйцээ. Тэгэхээр өнөөдрийн үед би таныг ганцхан юм хийгээсэй гэж хүсэж байна. Тэгэхээр өнөөдөр биш энэ 7 хоногийн турш та өөрийгөө нэг ажиглаад үзээрэй. Тэгээд өөрийнхөө дуртай зүйлийг, өөрийнхөө хоббиг хийж байгаа юу, хийгээгүй байгаа бол яг өнөөдрөөс та бас тэрнтэй цаг гаргаарай. Зөвхөн өөрийгөө хайрлах цагийг заавал гаргаж агаарай. Тэгсэн цагт танаа хүүхдийн аз жаргалтай байх учраас та ямар нэгэн байдлаар өөрийгөө гимшихгүйгээр яг тэр цагийг өөртөө гаргаарай. Тэгээд тэр талаараа бас юу хийснээ бидэнтэй хуваалцаарай. За тэгээд яг энэ талаар санал бодлоо хуваалцаасаа гэж залуу одоо гэр бүлүүд манай Монголд маш олон байгаа. Тэгэхээр сошиалар илээ итгэхтэй ээж аав нарыгаа бас урайлаад доор байгаа 5 хүн маань бас яг энэ сэдвээр надтай буюу одоо бүх хүмүүстэй өөрсдийнхөө санал бодлыг хуваалцаасаа гэж хүсэж байна. Тэгэхээр миний уриалсан 5 хүмүүсээс гадна та бүхэн маань бас яг энэ сэдвээр одоо ярилцах, хэлэх зүйл байгаа бол хуваалцаарай. Магадгүй яг өөртөө цаг гаргадаг ээж аав нар зөндөө байгаа бах. Тэгэхээр та яг өөртөө яг ямар цагийг гаргадаг вэ? Дуртай зүйлээ ямар нөхцөл байдалд хийдэг вэ? Тэгээ магадгүй яг хүүхэд маань бидний тусгал гэдэг санаа гаргасан гой жишээнүүдийг бас бид нартай хуваалцаарай. Окей. Тэгээд санал бодлоо хуваалцтаа та бүхэн маань би сониуч ээж гэсэн хаштагийг хэрэглээд бас Creative Bamboo пэйж хуудас юм уу эсвэл одоо Instagram-ийн манай профайлыг меншн хийхэд бити мартаарай. Баярлалаа.